Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийг сонгох сунгаа Чингис хааны өлгийн нутаг Хинтээ аймгийн Чингис хотоос эхэлж байна. Тус сонгуулийн саналыг 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд нууц санал хураалтаар авах юм а. Энэ сунгаанд Эрдэнэ болон Болор Эрдэнэ нарт нэр дэвшиж олонхын санал авсан нь Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр томилогдох юм а. Ардчилсан намын дарга Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг албан ёсоор нээж нэр дэвшигчдэд амжилт хүслээ. Ямар нэгэн одоо бидний ярьдаг нөгөө дөрвийн бус, хууль бус, одоо янз бүрийн бохир технологи ашигласан нөгөө муугаар яриул нөгөө хор найруулсан янз бүрийн үйлдэлүүд битгий гаргаараа бүх юмд эл тод өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө байр суурийг эл тод нээлттэй илэрхийлж оролцоорой гэж залуучуудаа уриалмаар байна. Өнөөдөр та бүхэн бол энэ чуулганыг төгсгөл нэр дэвшигч нартаа саналаа өгөх нь. Энэ саналыг бид бүхэн маш нууцлалтайгаар Улаанбаатар хотод төвлөрүүлээд 21 битүүмжлэн Улаанбаатар хотод төвлөрүүлээд энэ сарын 21-ний өдөр бүгдийн Монгол улсын одоо 31-ээс ирж байгаа саналыг нэгэн зэрэг задлаад ингээд ерөнхийлөгчөө тодруулах байгаа. Ардчилсан нам 2016 оны улсын хурлын сонгуулийн үр дүнгээс хойш намдаа шинжилэлт хийж бодлогын нам болж олон асуудлыг ардчилсан системээр шийдэж байна. Тэр дундаа бүх гишүүдийнхээ саналаар намын дарга болон ерөнхийлөгчд нэр дэвшигчээ сонгосон байдаг. Энэ удаад мөн адил ардчилсан залуучуудын холбооныхоо ерөнхийлөгчийг нууц санал хураалтаар тодруулахаар болсон нам бүхэлдээ шинжлэхдэж байгааг харууллаа гэж нэр дэвшигчд үзсэн юм а. Хажуунаас нь хараад болохгүй байна, бүтэхгүй байна, ингэх хэрэгтэй, тэр муу байна, тэр муухай байна гэж шүүмжлэх байр суурин дээр байх биш. Харин жоохон ч гэсэн тэр ачааных нь хүндээс үүрлцээд үзье. Үүрчээд би зовлонгийн мэдрэнэ. Тэр байтаа үүрэн даан ч гэсэн тийм итгэл байсан учраас би энэ улс төрийн замлыг сонгосон. Хэрвээ Ардсан залуучдын холбооны ерөнхийлөгчөөр та олонхоо дэмжлэгээр сонгогдсон тохиолдолд хамгийн түрүүнд ардын нам буюу эрх баригчдын увайгүй бодлоготой бид зоригтойгоор ноцолдох болно. Харин та бүхэн бидний ард дэмжээр Баатарын Болор Эрдэнэ, Сүхбаатарын Эрдэнэ болд хоёр сонгуулийн үр дүн ямар ч гарснаас үл шалтгаалж бүх залуучуудтайгаа хамтын шамлан хамтран ажиллана гэдэгт би бол итгэдэг. Нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөөр 20 минутанд багтааж танилцуулаа. Тэдний хувьд хандив дэмжлэг өгсөнд нь үйлчлэх биш, хараад бус ардчилсан залуучуудын холбоог бий болохын төлөө зүтгэнэ гэдгээ Хинтээ аймгийн залуустаа амлаж байсан юм а. Ийхүү нэр дэвшигчид холбооныхоо гишүүдтэйгээ уулзалт хийх үеэр Хинтээ аймгийн ардчилсан залуучуудын холбооны даргаар Баатар сүрэнгийн төр болтыг сонголоо.